маш гоё газрууд ингээд амархан үзэх боломжтой. Би яагаад ч юм далайд цаана сал дуртай. Газар орчтой. Савхаар идэх загнуулаа. Хай. Өнөөдөр 2024 оны 11 сарын 3-ны өдөр байна. Сургуулийнхаа нэг найзтай сэтгэл санаагаа сэргийхээр шал өөр газарт ирчээ байж байна. Шал өөр газар. Зүгээр яг өөрийнхөө сурдаг сургуулиас холдоод агаарт гараад өчтөр тэр найзтайгаа хальт таарсан байхгүй юу? Тэгээ маргааш яг ингээд алиар явна гэж хэлсэн чинь би хамт явж болох уу гэсэн чинь явж болно гэгээд тэгээд дайгтад ирлээ. Хаана ирсэн гэж бодож байна. Маш гоё юм харуулъя. Энэ бол миний хамгийн хайртай газруудын нэг. Цараа. Гоё хацтай. Хичээл сургууль ажил гээд хаад өөртөө гарах цагт байхгүй, завж байхгүй. Яг нэг хэлгээд энэ чинь би өөрийнхөө дуртай зүйлийг дурлжлын байгаа юм чинь тэгж амар ядраад байх шаардлага надад амар байхгүй юм шиг санагдчихээн. Сүүлийн үед жоохон ядраад юм хийж чадахгүй байгаа юм шиг стресстэй, өөртөө гомдоод бас л нөгөө юуд ирсэн. Өөрийнхөө бас чадахгүй байгаа зүйлстэй анхаарад дараагийнх дээр нэг тийм өөр сэтгэхгүйгээр жоохон ажиллаж амьдрий, сурч амьдрий гэж бодсон. Эцэс бид нар чинь амьдрах гэж амьд байх гэж энд байгаа шүү дээ. Өнөөдөр цагаагаар маш гоё юм. Ойр дандаа бороороод бүүдгэр байгаад ингэж нартай өдөр маш ховор байсан. Гоё агацтай Японд ингээл далайн эргийнхаа хажууд ингээд нэх гоё сандалтай тий ингээл тэнд хүүхдүүд нь ингээд тоглох талбайтай. Тэгээ нараа миннано коин дэс тайсэсний шимашоо. Энэ бол ингээд бид бүгдийн цэцэрлэг түрээлэн бүгдээрээ л ингээд хамтдаа энийг хамгаалж гоё байя гэж тог мого хаяхгүй шүү гэдэг юм гоё бичгтэй. Тэгээ хүн болгоо яг миний юм шиг яг өөр ингэсэн сэтгэлээр ханддаг. Ер нь тэгээд насны эцэст сайхан өгшрөөд ирэхийн цагт ийм гоё байгальтай гоё амгалан тухтай газар амьдруулахгүй юм байна. Хүн гэдэг их сони юм аа. Тэгээд ялангуяа интроверт ингээд ярьдаггүй хүн болгондоо ингээд тэгээд нээлттэй байдаггүй хүмүүс хамгийн их сонирхолтой, хамгийн гоё дотоод ирцэн маш өвөрмөц хүмүүсийг тийм муухай гэж амшилтэй. Гэхдээ ингээд интроверт юм дуурдаггүй чимээгүй хүмүүс чинь хийдэг зүйлс нь ингээд маш ондоо. Ингээд одоо хамт яваа найз маань болохоор надаас ингээд хичнээн насаар зөрүүтэй яалч ч манай ингээд үзэл бодлын ялгаа гэх үү хэдэн жилийн хугацаа нөгөө оймсны зөрөө гэж ярьдэн штэ. Яг тэр шиг маш их зүйлсийг ингээд туулаад аваад ирсэн байгаа байхгүй. Ямар гоё юм бэ хараа. Энд ингээд суугаал ном уншаал хин нэгэнтэй яриа өрнүүлээл. Цаана сал дуртай. Гэтэ би ч бүр говийн хүн штэ. Усгүй, далайгүй, голгүй. Гэтэ Монгол дахтаа ингээд далай харах юмсан, ус харах юмсан. Тэгээ усч харж илээсэн л да. Ээж инхнээсээ далайтай газар очих юмсан гэж айгүй хүсдэг байсан байна. Тэгээ одоо бодоход тэрийгэ мартцсан. Тэнгүүт ингээд өөрийнхөө хүсдэг газар ирсэн, хүсдэг зүйлээ хийгээд, хүсдэг зүйлээ мэдрээд ингээл явж байгаа. Гэтэ бүгд яг бүрэн биелээд болцсон гэсэн үг биш. Цаашдаа ч гэсэн
гоё бодож мөрөөдөж байгаа зүйлс маань билээд явахын төлөө хичээх болно, бэлэн байх гэж боддог. Өнөөдөр бол нэг влог хиймээр байгаач юу ярихаа мэддэгвэ. Зүгээр юм гоё газар л харуулъя да. Хараа тэнд ингээд хүмүүс загасчилж байна. Хара. Окей. Яг энэ жилийн газар байна. Яг энэ хараа. Чиний дуртай онгоц ийм ойрхон явж байна. Сая хараа. Энэ юм та айгүй баах юм. Энэ бүр сая тийм амар байсан. Би одоо хэлээ заяа. Хотод амьдрах, өдөө амьдрахын ялгаа нэгээрээ л ялгаатай. Яа тэгэхээр өдөө амьдрал маш гоё газруудыг ингээд амархан үзэх боломжтой. Би машинтай бол тэ. Гэтэ Японд одоо ингээд дээшээ байгаа чинь хашаал явж болно шүү дээ. Тэгээд хотын ялгаа гэх юм бол дээшаандаа 2-3 цаг явна. Хотын их амьдралд ядраа. Тэгээд өдөө байгаагийн хамгийн гоё нэгээд маш их байгалийн үзэмж. Японы яг жинхэнэ тэгээд түүхийн олдворт газрууд түүхийн жинхэнэ Японы өдөөгөөс мэдрэх боломжтой. Яг одоо тэгээд байдаг шүү дээ. Хүн бол онл мэддэг. Яхан салхитай. Энэ хараа юмдэл даахудаа харж байна. Ямар хөрхи хараа. Сүлэл гэдэг юм. Тэг хүүхднээсэн. Тэг ингээд хун чинь ерөөсө хоёроор байдаг гэсэн штэ. Үний юм байна. Хоёроор байна хараа. Хүүхд нааш явчих. Ямар хөрхи юм. Хурж үзчихсэн. Хинара. Нэр уулзчих. Ямар хөрхи юм. Хөрхи хүүхд нэгсэн чи хүүхд нь биш юм шиг байна. Алуу юм байна. Энэ хоёрлахаар ах. Ямар хөрхи юм. За энд нэг өвөө бас загасчлаа зогсож байна. Одоо нөгөө Японы алдарт амар огцом бүр байгаад харагдаад байдаг шүү дээ. Тэрийг явж үзэх гэж байна. За нөгөө нэг алдарт みんなあっちから写真撮る。そう、この辺から写真。いい調整行くとだって。もっと高いだと思ったんだけど、想像より全然違かった。Тэгээд доор хороос сууж мууж байгаа зураг авал тэгээд яалтчгүй нэг тийм өндөр харагдах юм байна л та. За дээр нь гараад ийм нэг тэр юм бараг харагдах нь. За одоо уруудж байна. Вау. Бол ингээ гоё харагдаж байна. Уруудахтай арай огцом юм болоо. Хонтоо. Юм болохоо яг зураг шигэ биш гэдгийг ингэж мэдэрлээ. Шал өөр хот руу орж иж байгаа юм шиг мэдрэмжтэй байдаг юм. Японоос шал өөр өсөж юм шиг. Шал өөр юм. Бисээс савхаар салаад идчихсэн чинь Итали хоолны газар орж ирдээ. Савхаар идээд загнуулаа. Хашидэ табетад шикарарета. Дэ поко дэ има табере юм надаа. Тэгээд Итали хоолны газар орж ирдээ намайг хамбаа захиаллаа гэдэг. Тэгээ паста. Хоолой идчихээд хаана ирсэн гэгээд бодож байна. Би чимээг мэд сонсож байна уу?